гэлдэг хууль тогтоомжол барьдаг юм бол цагаан дээр хараар биччихсэн олонх нь хуралдаад асуудлаа шийдэж болдог. Шийдсэн шийдлээ их хурлынхаа удирдлагад өгчхөр зэрэг албатчдаг. Өмнө нь бол заавал их хурлын дарга чуулганы эндэр дээрээс уншиж байж албатчдаг байсан. За энэ 2020-оос 23 оны 24 оны парламентын үед бас тодорхой кейсүүд гарч ирсэн. Нөгөө талд маань. Тийм учраас энд бас тодорхой хэмжээний асуудал байгаа юм байна. Энэ олонхороо асуудлаа зөв шийдэж явдаг юмыг хуульчилж эрх зүйн орчинг бүрдүүлчих ёстой гэж дэхий хууль нь их хурлын хууль нь тодорхой заалтууд орцсон байхгүй. Танд одоо тамга байгаа юу? Би аваагүй. Би харин хэлээд байгаа шүү дээ. Таамаг, ширээ, сандал этрийг авах гэж яарахгүй. Энэ бүлэг юу хийх ёстой? Тэр үүргийг хангуулахын тулд харин бүлгийн хуралдааныг аль болохоор тасалдалгүй явуулах ёстой гэд үндсэндээ бид хэд чинь 4 удаагийн хурал хийгээд энэ цаг үеийн ажил асуудлууд руу бензин шатхуунч гэдэг юм уу? Энэ багш эмч нарын салингийн нэмэгдлийн асуудлыг төсөв цуулгах орон зай боломжийн судалгаа тооцооллууд ч гэдэг юм уу? Энэ асуудлуудаа хийгээ яваад байгаа. Тухайн бүрд нь хэвлэл мэдээллийнхэндээ мэдээлэл өгөөд ажиллаж явсан. Тийм учраас та бүгд мэдээ. Ерөнхийдөө зандаж өнөөдрийн онц идэвхтэй ер нь ахиц дэвшил гарч ирсэн. Үйл дүн ямар байна? Ажлын хэсэгт орсон шүү дээ. Тэст занд шатрын талыг төлөөлж байгаа зүйл биш шүү дээ. Ерөнхий сайдын байр суурийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Энэ бол бүлгийн асуудал яригдаж байна. Мэдээж тэр төлөв байр суурийг та бүхэн ажлын хэсэгт танилцуулна шүү дээ. Алиг? Одоо нөгөө талууд нь яг ямар харин манай бүлэг байр суурь харин яг тодорхой одоо нэгдсэн байр сууриндаа хүрэх ёстой. Тийм учраас 38-тай тал гэдэг юм уу 30-тай талтайгаа ажлын хэсэг уулзж байна. Уулзалтуудын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. За. Хангалттай байна гэж ойлгож болох уу? За ажлын хэсэг гарч иж ойлгож болох өмнө нь ярилцаж шийдэж болох юм.